Өглөөний мэнд сайхан амарцгаас нь ирэх үзэгчтэй UBS телевизийн уран бүтээлчдийн зүгээс өглөө бүр үзэгчид та бүхэндээ бэлтгэн хүргэдэг уламжлалтай Coffee You цай юу нэвтрүүлгийн маань шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Ингээд амралтын энэ сайхан өглөө бидний урилгыг хүлээн авч студийн маань зочны хамарт өргөдсөн хүндтэй зочтой үзэгчид та бүхэндээ танилцуулъя. Ultrasonic компанийн ерөнхий захирал Чимэг Цэцэг, шинжлэх ухааны технологийн их сургуулийн барилгын эрчим хүч хэмнэлтийн төвийн захирал Мөнх Баяр, за мөн хөрсний бохирдлыг бууруулах төслийн зохицуулагч Урнаанаар хүрэлцэн ирсэн байна. Өглөөний мэнд сайхан амарцгаас нь та бүхэн. За Сарангоодоо бас өглөөний мэнд сайхан амарсан уу? За баярлалаа. Сайн байцгаана уу? Өглөөний мэндийг хүргэе. Үзэгчдээс амралтын өдрийн мэндийг хүргье. За тэгэхээр мэдээж нэвтрүүлгийн маань уламжлалт асуулт байдаг. Ярилцлага эхлэхээс өмнө зочдоос кофе цайгаар дайлдаг та бүхэн юу ууцгаах вэ? Кофе ууж цай ууж. Цай. Та би бас кофе ууж. Сарангоогоо кофе цай ярилцах хоорондоор дөрүүлээ ярилцлага эхлүүлжээ. Тэгэхээр Чимэг Цэцэг захирлаас бас яриагаа эхлүүлсэн зүйтэй болов уу гэж бодож байна. Өнгөрсөн онд Ultrasonic компанийн хамт олон байгаль дээлтэй ногоон технологи нэвтрүүлэг чимээх нэр хүндтэй шагналыг хүртсэн. Тэгэхээр юун түрүүнд бас энэ нэр хүндтэй шагналыг хүртсэн таны хамт олонд баяр хүргэе. Тэгээд Ultrasonic компаниг бол одоо монголчууд нэрийг нь сонсоод ер нь бол мэддэг болсон, танил болсон компани. Гэхдээ ер нь хэдэн оноос эхэлж үйл ажиллагаа явуулсан бол бас үйл ажиллагааны чиглэл ер нь чухам юу юм бол гэсэн бас асуултуудаар өнөөдрийн ярилцлагаа эхлүүлж үзэгчдэд бас товчхон мэдээлэл өгсөн зүйтэй болов уу гэж бодож байна. За юуны өмнө эрхэм хүндэт үзэгч та нартаа энэ өглөөний мэндийг дэвшүүлье. Ultrasonic компани 2001 онд байгуулагдсан. Энэ цагаас эхлэн дулааны эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. За тэр тусмаа холбооны бүгд найрамдах Герман улсад үйлдвэрлэгдсэн халаалтын болон хэрэгцээний халуун усны ахуйн цэвэрлэх байгууламжийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиудыг импортлж одоо арт түмэндээ амьдралын аятах чанарыг хүртээхээр зорин ажиллаж байна. Амьдралын чанар аятах гэдэг бол өөрөө маш чухал ойлголт. Манай түнш холбооны бүгд найрамдах Герман улсын Штибл электрон фирм бол халаалтын болон хэрэгцээний халуун усны хамгийн сүүлийн үеийн одоо дэвшилтэт гэж нэрлэдэг байгаа ногоон технологи бүхий шийдлүүдийг үйлдвэрлэдэг. За энд бол онцлог нь бол ногоон технологи гэдэг ойлголт гарч ирж байгаа. Ногоон технологи гэдэг ойлголт бол өөрөө байгаль орчин дээлтэй одоо үр ашиг өндөртэй хөлөмжийн хийг бууруулсан эрчим хүчний хэмнэлттэй ийм шийдлүүдийг хэлдэг юм аа. Тийм болохоор бид энэ л ногоон технологиудаараа одоо Монгол улсад тулгамдсан агарын болон хөрсний бохирдлыг бууруулахад одоо өөрсдийн хувь нэмрээ оруулах зорилготойгоор тэр засаг одоо ард иргэдтэйгээ хамтран ажиллаж байна. Германы номер 1 технологи гэж онцолж байгаа тийм. Тэгэхээр энэ компани маань өөрөө ер нь хэдэн онд байгуулагдчихсэн. Ямар одоо арвин туршлагатай хамт олон юм болоо. Тэгээд дээрэс нь одоо юу гэдгийг өөр бусад улс орнуудад энэ технологиг хэрэглээд үр дүнд хүрсэн гэдэг юм уу? Эсвэл Герман улсад бас ашиг авчирсан ч гэдэг юм уу? Тийм жишээ байдаг юм болоо. Тийм ээ. Манай Ultrasonic компани бол 2001 онд байгуулагдсан. За энэ цагаас эхлээд бид нар энэ Герман улсын Штибл электрон фирмтэй Монгол улсад халбасныхан дистрибьюторээр ажиллаж байна. За бидний яриад байгаа өнөөдрийн энэ ногоон технологиуд бол мэдээж дэлхийн олон улс орнд ашиглагдсан, хэрэглэгдсэн. Тэр тусмаа Штибл электрон фирм бол түүхийн ярих юм бол 1924 онд байгуулагдсан фирм, 90 жилийн настай фирм. Тийм учраас одоо энд бол халаалтын хэрэгцээний халуун усны шийдлүүдийг тухайлж авч ярих юм бол одоо үе үеийн одоо хөгжлийн явцуудыг туулсан мэдээж одоо сүүлийн үед гарч байгаа технологи бол өөрөө одоо хөгжлийн явцад гарсан энэ шийдлүүдийг бүгдийг одоо цогцоор нь шийдсэн өгөөжтэй үр ашиг өндөрвөхий ийм технологи шийдлүүд байх нь гарцаагүй юм аа. Агарын бохирдол бол одоо монголчууд бидний хоолоо дээр тэгэлсэн асуудал болоод сүүлийн ер нь хэдэн жил энэ одоо хамгийн том асуудал болоод байна л да. Тэгээд төр засгаас ч тэр ер нь одоо ингээд айл өрхүүдч тэр одоо чадлынхаа хэрээр ингээд арга хэмжээ авах гэдэг. Гэвч энэ маань эргээд ямар ч үр дүн байхгүй. Харин ч нөгөө нэг агарын бохирдлыг бүрдүүлээд идэг гэр хорооллын айл өрхүүд маань улам их тэлээл жилийн жилдэл нөгөө агарын бохирдол ингээд хүн болгоны асуудал болоод байна л да. Тэгэхээр энэ асуудлыг ер нь хэрхэн яаж шийдвэрлэх ёстой юм болоо? Бидний одоо ингээд арга хэмжээ аваад байгаа тэр одоо аргууд ер нь зөв юм уу, буруу юм уу? Энэ тал дээр бас мэрэгжлийн хүний бас үгийг сонссон зүйтэй болоо гэж бодож байна л да. Тийм. Ягарахгүй хоолой дээр тулсан асуудал юм. Зөвхөн саяхан өнгөрсөн 7 хоногт нэлийн хэвлэл мэдээллийн нэлийн яригдсан юм бол үндсэндээ нас баралтын шалтгааны 10 тохиолдлын нэг нь агарын бохирдлоос үүдэлтэй байна гэсэн мэдээлэл өгч хэлээ. Тэгэхээр эргээд энэ агарын бохирдол юунаас болоод байна гэхлээр цэвэр гэр хорооллын халаалтаас үүдэлтэй асуудал байдаг.
Яг гэр оролыг орон сууцжуулна нөхцөлийг сайжруулна гэсэн асуудлууд яригдж байгаа бол яг бодит байдал дээр өнөөдрийн гэр оролын 10-20% нь инженерийн байгууламж холбогдох боломжтой энэ төрүүлсэн байгаад байна л гэсэн. Эсрэгээр эргээд бид нар лагер руу явах юм бол хэр хэмжээний хувийн орон сууц тэнд маш хурдцайгаар тэлж байгааг харж болно. Тэгэхээр эргээл энэ маань нөгөө бохирдуулалт нэмэгдээл авах шалтгаан болж байгаа. Тэгэхээр энэс гарах шийдэл маань юу вэ гэхээр одоо шинээр барих гэж байгаа ч барьсан ч энэ улсууд би яавал миний барьж байгаа барилга нөгөө байгаль орчинд байна ээлтэй байх уу? Байгаль орчинд ээлтэй байхаас гадна өөртөө илүү ямар тав тух авчрах вэ гэдэг асуудал. Яг хүмүүс ингэж хараад байхад байшингаа яавал том байлгах уу ч гэдэг юм уу, ялан олайдуулах, олон өрөөтэй байх, гаднаасаа сайхан гялгар тойлох харагдах ч юм уу, ийм юм руу айгүй фокуслоод байдаг. Хамгийн чухал юм бол тэр хүн өөрийнхөө амьдралын ихэнх хугацааг тэр байшинд өнгөрүүлдэг. Тэр байшин дотор яавал чанартай мэдээж ашиглалтын зардал нь хямд байх ийм шийдлийг эхнээс нь сайн бодож явах хэрэгтэй. Тэрэндээ хөрөнгө оруулдаг байх хэрэгтэй. Тэгэхээр ерөн зүгээр агаарын бохирдлыг бууруулах маш олон шийдлүүд байдаг л та. Гэхдээ бас бид нар бодит байдал юу вэ гэхээр бидэд одоо за байшингаа халаа яах вэ гэж хайнгууд хоёрхан боломжтой байгаа байхгүй. Эсвэл нүрсэдлийн эсвэл цахилгаанаар халаа. Тэгэхээр мэдээж Улаанбаатар хотод тулгамдаад байгаа асуудал нь бол яг би глобал ярихгүйгээр хэрэгэж яг байрын асуудал өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын асуудлаа ярихад бол яхахгүй гэр болд нь ялгараад байгаа утаа байхгүй. Тэр нүүрс зүйлсээс ялгараад байгаа утаа. Тэгэхээр тэр одоо бидэрт ямар боломж вэ гэхээр эхлээд ерөөсөө цахилгаан наал хэрэглэе. Цахилгаан халаалтаа хэрэглэе гэж байгаа. Цахилгаан халаалт хэрэглээд эхлэгүүд бас зөндөө асуудууд байдаг л та. Эргээд нөгөө дамжуулж байгаа шугам сүлжээний чинь даацсан яг нөгөө трансформатор чинь хүчин чадал яг тэрийг нь яаж өргөдгөхгүй гэхээр нөгөө тээц 3-4 хэмжээндээ тулчихсан байдаг ингээд асуудал үүсээд байдаг. Тэгэхээр энэний нэг шийдэл бол өнөөдөр би бас нэгэн Штибл ультрасоник компани энэ нэвтрүүлэг оролцож байгаа учраас би энэ Штибл электроны шин дулаан хадгалагчийн талаар ярих гэж бодож байна л да. Тэгэхээр шин дулаан хадгалагч гэдэг бол яг би зүгээр ярихынхаа өмнө дахиад нэг том жишээ ярих гэвэл Tesla байна шүү дээ. Tesla бол өнөөдөр одоо юу гэдэг автомашины салбар дээр, эрчим хүчний салбар дээр сансар судалдагч дээр нэлээд нэрд гарч байгаа Америк нэгдсэн улсын компани тийм. Энд юу хийж байгаа нөхлөд Tesla-гийн батарейны асуудал яригдж байгаа. Одоо Powerwall гэдээ нэрлэлсэн. Тэрний яах вэ гэхээр одоо цахилгаан эрчим хүчийг нөөцлөөд одоо өдрийн цагт нар салхиар нөөцлөөд ч юм шүнд нь хэрэглэх ийм цахилгааны шийдэл байхгүй. Тэгээ энэ бол дэлхийд нэлээд тийм шууг амьдарч хүлээлт үүсгэж байна. Яг дулааны тухайд гэх юм бол дэлхийн одоо хөгжингөө улс орнууд аль хэдийн шийдээд энэ дулааныг одоо шөнийн цагт нь нөөцлөөд өдрийн цагт нь хэрэглэдэг байх. Тэгээ яагаад шүн нөөцлөөд байгаа юм бэ гэхээр цахилгааныг үйлдвэрлэх явцад нөгөө нэг зуухнууд нь байнга ажиллаж байна шүү дээ. Тэр зуухыг за шин цахилгаан хэрэглэлээ багтаа боллоо гэд ингээд багасгаад унтраа таахад иж болдгоо. Байнгын тасралтгүй ажиллаж явах хэрэгтэй байдаг. Тэгэхээр шин хэрэглээ багтаа болгонгууд нөгөө нэг цахилгаанаа хаашаа их арга болдгоо. Эсвэл орц руу гаргадаг ч юм уу эсвэл тодорхой эсрэг үслийн аргаар нөгөөтхөн хэрэглээг унгаддаг ч юм ингээд нэг үр ашиггүй зарцуулдаг байхгүй. Тэгэхээр тэр үр ашиггүй зарцуултыг бууруулахын тулд Монгол улс жишээ шинийн тариф гэдэг нь хэрэглэдэг. Засгийн газар ерөөсөн энэ агаарын бохирдлыг бууруулах ихний алхам бол бид нар яалч гэвэл цахилгаанаар халаах шийдэл юм байна гэд сая өнгөрсөн намар засгийн газраас энэ цахилгааны хөнгөлтийг буюу тэр шөнийн тарифыг 2 дахин бууруулах шийдэл гарлаа. Эргээд энэ манд нэг талаараа агаар бууруулах, нөгөө талаараа төвлөрсөн цахилгаан хэмжээ сүлжээний үр ашгийг нэмэгдүүлэх гэсэн шийдэл юм. Тэгэхээр шүн дулаан хадгалагч гэдэг бол нэг талаасаа нөгөө нэг статус чинь бас нүүрс төлж л байгаа л да. Гэхдээ тэр төлөөд гарч байгаа тэр эрчим хүчийг илүү үр ашигтай хэрэглэх боломж олгож байгаа. Тэгэхээр энэ бол үр ашиг нэмэгдүүлнэ гэвэл эргээд байгальтай хэлдэг үйл ажиллагаа юм. Хоёрдугаар өртөг буурч байгаа юм. Тэгэхээр юу гэдэг нь одоо юуны тариф байж штэ цахилгааны тариф. Шөнийн тариф бол ойролцоогоор нэг өдрийн тариф нь 135, шөнийнх нь нэг 85 болж илүү да. Тэгээ эргээд тэрийг нь 2 дахин бууруулах гэхээр нэг 43 орчим төгрөгөөр дулаана айл хийгээд авч яана гэсэн. Тэр ойролцоогоор зүгээр шууд ердийн доллартай харьцуулах юм бол бараг 4 дахин бага эрчим хүчээр гэрээ харлах боломжтой болж байна гэсэн. Тэгэхээр нөгөө хувь хүндээ ч гэсэн хэмнэлттэй болоо явчихж байгаа. Тэгэхээр нэг талаасаа байгаль дээлтэй системийн үр ашгийг нэмэгдүүлнэ, нөгөө талаасаа илүү хямд цахилгаан хэрэглэх боломж олдож байна л гэсэн. Тэгээ бас зүгээр халаалт гэж ярихаас өмнө хүмүүс заавал нэг анхаарах хэрэгтэй юм бол би яавал хэрэглээгээ багасгах вэ гэдэг юм бодох хэрэгтэй юм аа. Тийм учраас эхлээд заавал тэр байшин барилгаа дулааж, тэр цонхоо битүүлжээд, сайн цонх суулуулж, барилгаа айл болох зузаан дулаалж тийм. Манайх нэг байшин дулаал нэхэр нэг 5-10 санжийн асуудал ярьдаг бол уучлаарай 20-30 санжийн асуудал, дээвэр байх юм бол 40-50 санжийн асуудал ярих хэрэгтэй. Тэрийгээ бас заавал хийж явах хэрэгтэй шүү. Тэгжээж бид нар
утаагаа буруулна. Тэгэхээр утаа буруулахаар энэ нийслэлийн удирдлага юм хийхгүй байна гэхээс илүүтэй би эргэн хүн юу хийж болохоор вэ? Яахаар вэ? Би яавал жоохон байгаль дээлтэй тэр ногоон технологиудыг хэрэглэх юм бэ гэдэг юмыг заавал бодож анхаарч сонголт хийхдээ ялан хүрэнтэй ч гэсэн тэрийг сонгодог тийм л одоо ухамсартай болмоор байна. Агарын бохирдлоос гадна бас Улаанбаатар хотод хамгийн тулгамдж байгаа асуудал бол яахын аргагүй хөрсний бохирдол байгаа. Тэгэхээр энэ тал дээр хөрсний бохирдлыг бууруулахад танаа одоо оролцоо бас ямар байдаг юм болоо? За Монгол улсад хөрсний бохирдол одоо үнэхээр тулгамдсан асуудал болсон. За дэлхийн хэмжээнд Монгол орны 12 оны нүүбийн судалгаагаар Монгол улс одоо 7 жагсаж байна л да хөрсний бохирдлаараа. За хөрсний бохирдлыг гол үүсгэгч гэж ярьдаг гэр хорооллын одоо нөхөн жорлонгийн асуудал байна. За дээрэс нэг цэвэрлэх байгууламж гэж одоо ер нь бол одоо манай төслөөс гадна өөр одоо Монгол орнд нэлээд олон орны технологиуд орж ирж байна л да. Тэгээд энэтэй зэрэгцээгээд одоо нөгөө амралт цовлын газар үйлдвэрүүд одоо энэ төвлөрсөн бус системийн бие даасан системийн ийм зөвлөх байгууламжуудыг авч ашиглаж байна. Энэ бол нэг талаас бас сайжралтай хэрэг болж байна. За нөгөө талаас одоо яг энэ цэвэршүүлээд байгаа технологи маань үнэхээр байгальд одоо цэвэршүүлэх хэмжээнд одоо нийлүүлж чадж гин үгүй юу гэдэг асуудал дээр төрийн одоо оролцоо хяналт үнэхээр сул байна одоогийн байдлаар. Тэгэхээр манай компаниас манай төслийн хүрээнд манай энэ WSP технологи нь одоо 2006 оноос Монгол улсад одоо нэвтрүүлээд нутагшуулаад аль эзэний үр дүнгээ үзээд сорилын шинжилгээнүүд хийгдээд явцсан ийм одоо сайн технологи байгаа. Тэгээд ер нь бол бид нэр ярьдаг шүү дээ нэг амьдралын чанар одоо энэ хөрсний бохирдлын талаар олон нэвтрүүлэг шаарддаг олон хүн чинь асуудлыг хөндөж ярьдаг. Одоо нөгөө хөрс маань бохирцсан хэвээрээ гэр хороол маань нөгөө бохир хэвээрээ нөгөө өөр хүүхдүүд маань тэн дээр тоглож ин хөрсний бохирдлоос болж одоо урагт хүртэл нөлөөлж ин ан амтан урмууд одоо тийм өөрчлөлт орж ийн гэж яригдаад байгаа шүү дээ. Тэгэхээр одоо бид нэр энэ дээр одоо үнэхээр одоо дуу хоолойгоо ярих цаг нь аль эзэний болцсон. Олон байгууллагууд ярьж байгаа шүү дээ. Ер нь олон одоо эрдэмтэд судлаачч ярьж байна. Одоо бид нэгдээд одоо энэ хөрсний бохирдлын талаар одоо үнэхээр төр засгийн хэмжээнд бодлогын хэмжээнд авч хэрэгжүүлэх шаардлага одоо аль эзэний тулгарч байгаа юм. За хоёрдугаар асуудал бол нөгөө усыг дахин цэвэршүүлэх асуудал одоо дэлхийн нийтэд яригдж байна. Усны балансын талаар яригдж байна тий. Гадаргуун ус одоо нөөцийн ус гэдгийг гүний ус гэдэг талаар ярьж штэ. Тэгэхээр одоо манай Монгол шиг нөгөө гүний усаараа машина аваагаал те нойлынхаа бочгинд таал одоо тэгэл нөгөө уул уурхаадаа хэрэглээл ингээд байдаг улс орн бол одоо үнэхээр бас ховор одоо энэ дээр бол төрийн оролцоо одоо маш чухал байна. Одоо энд бид нэр дайл болохоор одоо дуу хоолойгоо нэгтгээд энийг одоо бодлогын хэмжээнд хүргэх хийсэн гэсэн бодол зорилго биднэрт явагдчихэйдэг. За манай бас энэ технологиг давтаал нөгөө цэвэршүүлсэн усаа дахин ашиглаж яадаг. Одоо инженерийн байгууламж, инженерийн шийдлүүдийг одоо нөгөө дахин цэвэршүүлсэн усаар ядаж бочгийн доо Монгол орнтой бочгийн доо ашиглаж яахсан гэсэн ийм бодол байдгийн. Тэгээд ер нь бол манай төслийн гол зорилго бол одоо дэлхийн нийтийн чиг хандлага руу чиглэе. Үнэхээр гадаадын одоо баруун Европын болон дэлхийн шилдэг технологиудыг Монгол орондоо нэвтрүүлье. Одоо энэ бид нэр аль болгон одоо дэлхийд одоо ингээл бүх юмараа муу юмараа одоо ингээд тэргүүлээд явж байгаа бай тий. Одоо энийг өөрчлөх цаг нь болжээ гэсэн ийм бодолтой зорилготойгоор л ажиллаж байна да. Ганц нэгэн айл өрх одоо өөрчлөлт шинжилтийг хийгээд одоо Монгол орны агарын бохирдол юм уу эсвэл хөрсний бохирдлыг нь буурна гэж байхгүй байх л та. Мэдээж энэ одоо гэр хорооллын айл өрхүүдийн дийлэнх хэсэг нь өөрсдийнхөө амьдралын хэм маягийг өөрчилж ээж энэ бол одоо ингээд нааштай мэдээ дуулгах одоо сайхан ая тухтай амьдралыг бидэнд бий болгох болов гэж бодож байна. Тэгэхээр Ultrasonic компани хамт олонны зүгээс бол мэдээж үүнийг одоо бий болгох төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа гэсэн. Тэгэхээр энэ төсөл ер нь ямар шатандаа явж байна? Одоо энэ айл өрхүүдийг хамруулах гэдэг юм уу? Хамрагдъя гэсэн бодолтой хүмүүс байх юм бол ер нь хэрхэн яаж холбогдох ёстой юм болоо? Тэр хүмүүсээс одоо чухам юу шаардлагатай юм болоо? Энэ тухайн мэдээллийг сонсомоор байна. За өнөөдөр дэлхийн нийтээр хөлөмжийн хийг бууруулахын төлөө одоо анхаарч байна. Монгол улс ч гэсэн энэ конвенцэд нэгдээ орсон байгаа. Тэр ч үүднээс манай улс ногоон дэд хөгжилтэй ногоон технологи сонгосон дэд үтцтэй ногоон хот болохыг зарим одоо энийг нийтэд томхоглосон байна. Тийм учраас яах аргагүй энэ манай нийт иргэд оролцоогоо нэмэгдүүлэх ёстой. Нэмэгдүүлэхдээ бид бол сэтгэлгээгээ өөрчлөх асуудал гарч ирж байна. Сэтгэлгээ. Ер нь бол агаарын бохирдол хөрсний бохирдлыг бууруулахад бол одоо төрөөс нэг хууль тогтоол шийдвэр гаргаад
Тэгээд одоо бас ингээд дэмжлэг үзүүлж байгаа ч гэсэн иргэдийн маань өөрсдийнх нь бодол санаа сэтгэлгээ одоо үнэхээр ногоон байж иж энэ ногоон технологиг сонгож авах нь гарцаагүй юм. Ногоон технологи одоо хөдөлгөөд авсан хэрэгжилж байгаа хэрэглэгч нар бол мэдээж үр дүн эерэг үзүүлэлттэй. Ногоон хот гэсэн одоо тодорхойлт маань биелэлээ олох ийм л учиртай юм байна. Одоо манай компаниас бол 2016 онд Улаанбаатар хот одоо Улаанбаатар хөгжлийн корпорацтай хамтарч энэ чиглэлээр нэлээд ажлуудыг одоо хийхээр төлөвлөсөн байна. Энэ талаас одоо энэ хоёр одоо ялангуяа энэ хөрсний бохирдол дээр бид нар бас энэ төслийн багийнхантай хамтарч ажиллаж байгаа. Тэгээ мэдээж тодорхой хугацааны дараа бас нэг үр дүн гарна байх гэж найдаж байна. Манай одоо энэ нөгөө технологи маань ерөнхийдөө Монгол орны нөгөө эрсдэс уур амьсгал тохирцсон одоо хөлдөөж болж байна те. Тодорхой хугацаагаар 6 сар хүртэлх хугацаанд одоо хаяад ямар ч одоо юугүйгээр орхиод явхад одоо нөгөө юу маань цэвэрлэх процесс маань хэвэн явагдаж байна. Даваа тал нь гэвэл за тэгээд нөгөө усыг эргээд ашиглаж байна. Байгаль орчинд үнэхээр нээлттэй ээлтэй гэдэг нь бол одоо шинжилгээнүүдээр батлагдсан байна. Нөгөө германчууд ч ингээд нэвтрүүлээ хайчихгүй штэ. Байнгын нөгөө шинжилгээг араас нь нэг нь процессын хяналт юм. Хяналтын нөгөө гасын удирдлагын хяналтын системтэй. Тэгээд ер нь бол хяналтын систем тодорхой давтамжтай яг тэрийг нөгөө програмынхаа дагуу ингээд хийгдэж явцдаг. За манад одоо нэвтрүүлсэн технологиуд гэдэг ерөнхийдөө нэлээд олон технологиуд байгаа. Тэгээ бид нэр хамгийн түрүүлж ярьсан тэр 2006 оноос хойш одоо момо төслийн хүрээнд томоохон төслүүд хийгдсэн туршигдаад явцсан технологиуд байгаа. За тэгээд хүмүүс нөгөө амьдралын чанар гэж бид нэр ярьдаг штэ. Одоо манай гэр хорооллос гадна одоо манай боломжийн амьдралтай хүмүүс айгүй үнэтэй одоо тэр бом хэдэн тэр бомын хавсууд барьж ин тэ. Гүний усаа одоо тэр авчиж гин гүний аль болох зэвэрхнийг ашиглаж байна. Тэгээ эргээд нөгөөдхөө цэвэршүүлэхгүйгээр одоо гүний ус бохор систем хоёр ч хоорондоо 150 м байх ёстой шүү дээ. Одоо шаардлага хэмжээ. Хэд ч нөгөө бохор нь одоо нэг 50 40 метртэй байж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө гүний ус яг одоо ямар хэмжээнд байх вэ? Одоо дэлхийн стандартыг барьж чадахгүй. Одоо бид нэр одоо тийм үнэтэй одоо хамгийн ориг юм хэрэглээд байна гэж шүү дээ. Гэвч нөгөөх маань эргээд цэвэрлэх байгууламж дээр анхаарал тавихгүй бол гадаа дотор ихснээр тэр бомын одоо юу байсан байрлаа ч гэсэн одоо гаднах ногоон байгууламж нь 20 жил 50 жил 70 жилийн дараа нөгөө ногоон байгууламж чинь урахгүй болчвол яах вэ тий нөгөө ан амьтан чинь байхгүй болчвол яах вэ гэдэг асуудал ерөөсөө нэгдүгээр тавигдах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр ерөөсөө амьдралын чанар гэж яриад байгаа юм маань ерөөсөө байгаль орчин, эко орчин ирээд одоо бид нэр энэ насаар ингээл одоо амьдраад дуусгаж байгаа усуд биш учраас ирээдүйдээ үлдээх сайн технологиг одоо сонгох болсон одоо дэлхийн чиг хандлага руу одоо чиглэгдэх болсон гэдгийг л хэлэх гээд байгаа. За энэ хүрээнд манай ультрасоник компани холбооны бүгд найрамд Герман улсын Бергман групптэй хамтран ажиллаж байна. Хөрсний бохирдлыг бууруулах бага урын технологиудыг үйлдвэрлэдэг фирм байна. За өнгөрсөн хугацааны туршид бид нэр одоо нөхдөд 150 хүний цэвэрлэх байгууламжийг ашиглалтанд амжилттай оруулсан. За тэндээс гарч байгаа цэвэрлэгдсэн усыг дахин одоо бочгийн доо эргүүлэн ашиглаж байна. Мөн одоо манайд бас нэг хүндрэлтэй асуудал нь цэвэрлэх аж одоо шийдлүүдийг тавьчихад эргээ сервисгүйгээр орхидог ийм бас том дутагдал байдаг. Тэгвэл бид нэр одоо энэ ахын цэвэрлэх байгууламжийг суйрлуулж өгчөөд дараагаар нь ашиглалтын бол одоо ингээ хариуцаа явдаг ийм юм байгаа юм. За тухайлбал бол нөхдөд тавигдсан энэ 150 хүний цэвэрлэх байгууламжийн энэ одоо тоног төхөөрөмжийг бол бүр алсын зайнаас буюу GPR системээр хянж байна. Даже Герман усаас хянж байна. Тэгэл одоо ашиглалтын явцын энэ жишээ 6 дахь танкн дээр тогны хүчтэй зарцуулт өндөр байна. Тэр бол одоо ингэсэн тэнд сервисгийгээд манай одоо засварчны бригадыг удирдах байх шийдэ. Тэгэхээр сүүлийн энэ дэвшилтэт технологи гэдэг юмнуудыг одоо шууд авч ашиглах нь ерөөсөө үеийн өргүү зарлуудыг багасгасан, ашиг өгөөж нь өндөртэй, эрчим хүчний хэмнэлттэй одоо ийм л байдаг учраас энэ шилдэг технологиудыг ялангуяа ногоон технологи гэдэг дотоод байгаа энэ шийдлүүдийг одоо шууд авч ашиглах хэрэгтэй маа. Монгол улсын хувьд бас дийлэнх айл өрхөд минь төвийн шуунд холбогдоогүй байдаг шүү дээ. Өөрөө ч бас усны хэрэглээг бол зөөвөрлөж хэрэгэлдэг. За үүнтэй холбогдуулаад бол халуун усны асуудал бол дагдаг шүү дээ. Халуун усын хэрэглээ маань хязгаарлагдмал байдаг. Тэгвэл Монгол улсын бас бүх айл өрхөд халуун ус хэрэглэх боломжтой юу? Энэ тал дээр мэдээлэл өгч. Яг одоо эргээл бас нөгөө нэг хотчхийн хэрээр Монгол хүний амьдралын хэв маяг өөрчлөгдөж байна л та. Зүгээр нэг гэр бол нэг гэр бариад амьдардаг байсан бол жоохон байж байгаа байшин барьдаг болчихж эргээд тэр байшиндаа бас нэг
халуун өлтөө устай болчихъя тийм усанд орчдөг болчихъя дотроо нойл хийдэг болчихъя гэсэн чих хандлагууд айжмд ингэж яваад байгаа хгүй. Тэгэхээр тэр хэрэглээ бол болмол өсөөд байна. Гэхдээ эргээд яг ямар шийдэл байх вэ гэдгийг нэг сайн бодох хэрэгтэй. Зүгээр аль ч технологийн хувьд бол тухайн технологи удаан туршигдсан яг удаан туршигдахын хэрээр нөгөө хүмүүсээс чи хэрэглэж байгаа хүмүүсээс чи бас нэг фидбек очно шүү дээ. Тэгээд тэрнийхэн дагуу засаж сайжруулаад тэрийг хийгээд байна гэдэг бол өөрөөр хэлбэл он удаан жил сая хэллээ шүү дээ. Электронбод 90 жил болж байна гэдэг. Тэгээд 90 жилийн туршлага гэдэг бол айхтар одоо үнцэнтэй зүйл байдаг л да. Тийм учраас ерөн зүгээр хэрэглэгчид ямарваа нэгэн бараа бүтээгдэхүүнийг сонгохдоо айхтар гайхамшигтай тийм одоо сурчлагаанаас илүүтэй тэр аль нь илүү чанартай байна, аль нь олон жилийн түүхтэй байна гэдгийг харж явах хэрэгтэй. Бид нар ч гэсэн ховд сонгохдоо жоохон бэрийн тувцыг сонгодог шүү дээ. Бэрийн тувцсных нь нийтж байгаа байдал, тэгэл даав маа ямар үнэтэй тэр довч чадсан байдал нь ч өөр ойдл нь өөр байна ч гэдэг юм. Яг тэр шиг юм сонголт хийж явах юм. Эргээд тэр нөгөө халуусны хэрэглээтэй холбогдоод эхлэнгүүт за яг манайд яг халуусыг яаж бэлдэж байна гэхээр дийлэгтэй захиргаалга оруулалт тавьж байна л да. Эцэг хүний ч юм уу, хурдны ч юм уу. За энэ бол ялчгүй бас л одоо зохистой шийдэл юм. Тэгснээс бүгдийн өнөөдөр ТЭЦ 4, ТЭЦ 3 өнөө нэгдсэн дулаан хэмжээний сүлжээнд холбогдоод халуусаа бэлдээд нэгтгэх хэцүү. За сүүлийн үед нэг хэсэгчилсэн халаалтын системүүд байна шүү дээ. Нэг халаалтын 100 хүрээд хэд хэдэн байшаа холбож өгөөд нөгөөдгөө шийддэг. Тэгэхээр тэр барилгуудын хувьд ихэд жишээ нь зуны улиралд халуусыг тэр 100-аар бэлтнэ гэдэг бол хамгийн үр ашиггүй зардал байдаг. Энэ ч утгаараа айлууд болгол бие даасан халуус хангамжийн системтэй байх хэрэгтэй маа гэдэг. Тэгээд яг энэтэй уялдаатайгаар эргээд бас л нөгөө байгаль орчин дээлтэй ямар техник технологи байна гэдэг хайлтыг хийгээд үзэхэд бол сүүлийн жилүүдэд манайд энэ дулааны насос гэдэг нь их орж ирлээ л дээ. За тухайлбал энэ ASEAN-ы орнуудын төрийн тэргүүнүүд зориулсан хувийн орон сууцгаал гэхэд одоо газрын гүний дулаанаар барилга халаалт халуусаа шийддэг ийм дулааны цаас хөрлөөлж өнөөдөр ультрасон компани тухайд гэх юм бол агаар усны дулааны цусныг ашиглаад халуусаа бэлтгэх ийм дулааны цусыг оруулж ирсэн байна. Тэгэхээр тухайлбал энэ агаар усны дулааны цус бол хөрөнгө оруулалтын зардал хамгийн хямд байдаг ийм дулааны цусны шийдлэлтэй. Тэгэхээр яг гэхээр тухайлбал юу гэдэг өнөөдөр өглөө бол хас 20 градус байна, өдөр бол хас 15 градус байна гэвэл бид нар хас 15 градус өгтөө нөгөө хамаагүй дулаахан болчихжээ гэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хоёрын хооронд дулааны ялгаа байдаг. Тэгэхээр дулааны цус гэдэг бол гадна орчноос дулаанаа аваад тэрийг температурыг нь өсгөөд халаалт юм халуусанд хэрэгэлдэг шийдэл байж байгаа. Тэгэхээр өнөөдрийн танилцуулаад байгаа тухайлбал Штибл электрон компанийн нийлүүлж байгаа дулааны цус бол тэр гадна агаарт байгаа хэдий хүйтэн ч гэсэн тэнд харьцангуй байх юм бол гадаа хас 20 градус байхад бол гадаа хас 30 градустай харьцуулахад тэнд яг харьцуулаад үзвэл дулаан байгаа учраас тэр дулааныг шингээж аваад халуусаа бэлтгэдэг ийм технологи юм. Тэгэхээр энэ төрлийн технологиг хэрэглэснээр бол нэг талаасаа бид нар тэр гадна байгаа дулаан гэдэг бол байнгын нөхөн сэргийгч идэг зүйл хязгаарч халуугдахгүй устдахгүй өөрөөр хэлбэл одоо үл одоо байнгын нөхөн сэргийгч идэг дулааны их усэр байгаад байна гэсэн. Тэрийг ашиглаж байгаа. Энийг бол үндсэндээ сэргээгт хэрчим хүч гэж тодорхойлдог. Өөрөөр хэлбэл нар салхи гээд ус гээд байхаас илүүтэй өнөөдөр бидэрт шууд ашиглаад байх боломжинд тухайлбал халуусан дээр нь гадна даагарын дулааныг ашиглах асуудал байж байгаа юм. Тэгэд нэг айлд суйрлуулчихад бол яг хөө мэдээж энэ заавал захиргаанд холбогдож ажиллана л да. Өөрөөр хэлбэл тэр компрессор нь тэр хянах тохируулах системүүд нь бүгд л захиргаа хэрэглэж байгаа учраас тодорхой хэмжээнд захиргаа хэрэглэнэ. За ингээд яг хөө жилийн турш ажиллуулад үзэхэд одоо ойролцоогоор нэг COP гэж яддаг л да. Хэр зэрэг захиргаа хэрэглээд хэр зэрэг дулаан өгүүлдүүлж байна гэсэн. Тэр хамгийн муу тохиолдол бол 2 байх жишээтэй. 2 гэдэг маань 1 кВт захиргаа эрчим хүч хэрэглээд 2 кВт дулаан өгүүлдүүлж байна гэсэн. Тэгэхээр гэхдээ энэ бол нөгөө нэг айхтар хүмүүс ярьдаг ч дөө манай төхөөрөмжл гайхамшигтай одоо юу гэдэг NASA NAMA технологи шиг юм уу тийм биш. Зөв гадна байгаа дулааныг л дотор халуус бэлтгэхэд ашиглаж байгаа ийм л технологи юм. Яг нь замд нь тэрийг ажилуулахын тулд захиргаа шаарддаг учраас тэр 1 кВт нь тийш зарцуулагдаад байна. 2 кВт нь гаднаас аваад дулаан үлдэрлээд байна гэсэн. Тэгэхээр эргээд хэлэхэд энэ бол өөрөө хөрөнгө оруулалтын зардал бага байдаг утгаараа бусад сэргээгт эрчим хүчний хувьд харьцуулахад бол та өөрөө өөртөө шууд аваад шахаад хамгийн боломжтой шийдэл байдаг. Бид бас ультрасон компанитай хамтраад өнгөрсөн 2 жилийн хугацаанд бас Монгол орны нөхцөлд ямар хөө байх нь вэ гэдгийг бас туршиж үзлээ. Эргээд яг бас л нөгөө нэг энэ төрлийн технологиуд олон байдаг боловч үнэхээр чанар гэдэг нь бол бас цаашгүй авч үзэх хэрэгтэй юм аа. Хүмүүс ер нь юундаа хөрөнгө оруулах вэ гэдгийг нэг сайн бодохын тулд
тэр чанар гэдэг юм бас илүү сайн анхаарал хандуулж явах бол янз янзын шийдлүүд байна л да. Тэгэд ямар ч байсан 2 жил туршихад үнэхээр энэ бол гайхамшигтай ажиллаж байлаа. Бидний туршилтын үр дүнгээр бол одоо COP-ийн 2.4 гэсэн тоохорч илэлээ. Тэгэхээр тэр бол ойролцоогоор 1 кВт-ыг цахилгаан эрчим хүч зарцуулаад 2.4 кВт-ыг дулаан үйлдвэрлээд байна гэсэн. Бид нар ердийн ус халаагч яадаг вэ гэхээр 1 кВт-ыг цахилгаан хэрэглэсэн бол ойролцоогоор нэг 1 шахам кВт-ыг дулаан үйлдвэрлэдэг. Тэгээд тэрнтэй харьцуулах юм бол одоо 2.5 4 дахин бага одоо эрчим хүч зарцуулаад үйлдвэрж яана гэсэн. Тэгээ эргээд яаж юм тэр байгаль орчинд яаж нөлөөж яана гэж эргээд бас ТЭЦ-ийн ялгарч байгаа тэр цахилгаан эрчим хүчийг илүү үр дүнтэй хамаагүй бага ашиглаж яана гэсэн. Эргээд нөгөө нэг хүний одоо footprint гэж яддаг л да. Байгальд үлдээж байгаа мөр. Хүний байгальд үлдээж байгаа мөр бол нөгөө нэг аль болох бүтгэн цөөхөн байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тэр хэмжээгээр байгальдаа илүү одоо нөгөө байгалыг хамгаалах гэх нэг хайхтар мод тарьж мэрэлгүйгээд байх асуудал биш. Яавал би бас энэ нөлөөлөд байгаа хүчин зүйлүүдийг багасгах вэ гэдэг үүднээс хүмүүс ингэж ханддаг л да. Би зүгээр саяхан Европын багш нартай гэдэг юм яриад ингээд хилцүүлэг өрнүүлж яхад бид нар үр хойчийнхоо төлөө гэж хэрж ин л да. Өөрөөр би миний үр хөвгдөд юу байх вэ гэдэг юм. Тэгээд тэрийг бол одоо манайд бол ногоончууд юм уу доктортой гэдэг хөгжил гэдэг байдлаар үнэлдэг л дээ. Тэгэхээр манай ч гэсэн бас тийм хөвшил суулгахын тулд боломжтой нэг нь өөрөө чинь түр хэлсэнтэй 100 одоо цөөхөн хэдхэн айл хэрэглээд үр дүнд хүрэхгүй юм шүүгээд 100 ч гэсэн эхэлж явах хэрэгтэй. Эхлэнгүүд хүмүүс урна танайх тийм сөрлүүлсэн биш үү? Бисээ харлаа илчээстэй зүгээр юм бэ. Наадах чи хаана вэ хөөе? Инчээстэй зүгээр юм биш хөөе гэд тий? Чимгээ наадах чи би харлаа шүү стептих юм байна. Би наадах чи уулаад авчих юу гинэ тэр гэдэг. Ийм байдлаар хүмүүс биеиндээ тэр мэдээлэл уус хурдан төгдөг шүү дээ. Тэгэхээр тиймэрхүү байдлаар ч гэсэн эхлээд хүн болон өөртөө би ярахдаг ч нэ би санаагчдаг ч нэ гэдэг үднээс байгалийн хэлтэй технологи гэдэг сонгож явах хэрэгтэй болоо гэж бодож байна. Өөртөө болоод өрөөлт хөрөнгө оруулалт хийж чанартай бүтээгдэхүүнүүдийг авч бас амьдралдаа хэрэгжүүлье гэдэгтээ би бас санал нэгтэй байна. Хамгийн гол нь өөр хойчтой. Агаарын бохирдол гэдэг ингээд энэс үзэх юм бол яг нэг жилийн 3-4 сар нь ингээд нэг жоохон утаа ингээд өнөртөл жоохон хэцүү байдаг. Тэгэл мартагдаал дулаарчаар ингээд энэ маань эргээл дараагийн улиралтын цааныг жоохон өөрчилж хинсэн. За утаагүй болоосаа гэл нөгөө нэг сошиал захим ертөнцид ингээд бичээлэдэг тэндээс ахиж байгаа юм юусэн юу ч байхгүй байгаа гэдэг. Тэгэхээр энэ бол амьдралын тав тухтай орчныг бэлэглэхээс гадна эрүүл мэндтэй шууд холбоотой асуудал. Түрүүн хэлсэн л дээ агаарын бохирдол бол одоо нас баралтын гол шалтгаан болоод байна. Хүүхэд одоо юу гэдгийг энд чинь төрөл бүрийн одоо өвчтэй гэдэг юм уу янз янзын асуудалтай хүүхдүүд төрөөд байна. Энэ бүх зүйлийг одоо ор мөргөө алга болгохын тулд хүн болгон л одоо анхаарах хэрэгтэй юм шиг байгаа юм л да. Ультрасоник компани хамт олон холбооны бүгд найрамдах Герман улсын амны орон сууцны цогц шийдлийг бас Монгол улсад нэвтрүүлж байгаа гэж би дууллаа. Тэгэхээр энэ цогц шийдлийн тухай ярихгүй юу? Энд бол одоо амны орон сууц гэхээр сүүлийн үеийн халаалт, хэрэгцээний халуус гэх ингээд бүх зүйл нь нэг дор төвлөрсөн. Өөрөөр хэлэх юм бол бас нэг байгаль дээлтэй энийг шийдэх нэг гарцуулаад байна да. За амны орон сууцны цогц шийдэл гэдэг бол мэдээж төвийн дулаанд холбогдоогүй халаалтын, халуусны, ахуйн цэвэрлэх боломжоор шийдсэн шийдлийг одоо хэлнэ. За энэ бүгдийг бид нэр одоо ногоон технологиудыг ард иргэддээ хөрөхийн төлөө зөөр ажиллаж байна. За сая бид нэр ярьсан манай улсад бол төлөрсөн бус систем дээр халаалт халуусыг үйлдвэрлэхэд нэлээд төвөгтэй байдаг. Ер нь өөрөө төвлөрсөн систем бол жоохон төвөгтэй байдлыг бий болгоод байдаг. Аль болох бие даасан, өөр дээрээ шийдэлтэй, өөрөө өөрийгөө хяндаг, тий өргүү зарлуудаа багасгасан энэ л хөлбөр бол одоо баруун Европын одоо гарц болсон ийм шийдэл байдیں۔ За тэгээд энэ ч сая бид нар ярьлаа шин дулаан хадгалагч гэдэг халаалтын систем. Энэ бол яхаггүй Монгол улсад одоо их таарсан шийдэл. Тэрийг нэг олон жил одоо нийтийн хүртэл болгож байна. Яагаад таарч байгаа нэхэр манай цахилгаан станцуудын шөнийн илүүдэл тэр хаягдлын энергийг ашиглаад дулааныг нөөцлчөөд тэгээд маргааш нь энэ дулаан ялгаруулах зарчмаар тэр шийдэл маань ажиллаж байгаа учраас эргээд станцуудын алдагдлыг ашиг болгож авчирна. Хэрэглэгч нарынхаа ая тухыг одоо бүрэн хангаж байгаа учраас энэ үл өөрөө яалтчгүй одоо сайн шийдэл. Тэгээ эндээс болоод бас энэ мөнхөр багш сая ярьлаа. Хэрэгцээний халуусыг төлөрсөн бус төр шийдэх бол бас л их төвөгтэй байдаг. Тэгвэл одоо эсэлхүүний бойлор агшин зургийг бид нар сайн мэддэг. Гэсэн хэдий ч эдэр маань бас л өргүүжийн хувьд ярих юм бол төдийлөн бас төгс биш. Эцэстээ бол одоо энэ сая яриад байгаа агаарын дулааныг ашиглаж халуус хийх технологи буюу heat pump дулааны насос гэдэг юм бол өөрөө энэ л бүгдийг одоо шийдсэн хамгийн эцсийн одоо
аргалгаа гэж бас хэлж болох юм аа. Тийм болохоор бид нэр ультрасоник компани зүгээс үл ерөөсөө төвлөрсөн бус дээр одоо амины орон сууц барьсан хүн болгонд хэрэглэгч болгондоо цогцоор нь бүх шийдлүүдийг одоо санал болгож хамтран ажиллахад бэлэн байдаг. Тэгээ би зүгээр ингээд нэмэлт хэлэхэд яг хүмүүс ингээд амины орон сууц өрдөг штэ. За тэгэл хаанаас юугаа авах вэ гэлтэй. За тэнд нэг тийм байдаг, энд нэг юм байдаг, эндээс тэрийг нь авчи, тэндээс тэрийг нь авчи гэл. За нэг жоохон бид нар яадаг штэ. Нэг юм хийх гэж 100 айлруу 100 явлаа гэл тийм. Тэгээ би зүгээр миний хувьд юу хэлэх вэ гэхээр ер нь төгөр хүмүүс бас ямар байдлаар шийдэх боломжтой байдгийг, ямар дэвшилт техник технологи байд юм бэ гэдэг талаар ойлголт авахын тулд ядаж ультрасоник компаниар нэг ороод гарах хэрэгтэй юм. Би заавал худалдаж авах зөвлөхгүй шүү дээ. Ямар ч байсан хараатгаа тэрийг юу байдг юм бэ? Тэгээ ямар юм байх ёстой юм бэ гэдгийг жишгээ ядаж олоод хараачаа гэж зөвлөмөр байна л да. Тэгэхээр хэрэг тэндээс ойлголт авчих юм бол бас өөрөө тэн дээр анализ хийгээд ямар сонголт хийх вэ гэдэг нь бас бодох хэрэгтэй байна. Зүгээр нөгөө талаас мэдээж чин ямарваа нэг юм бол засвар үйлчлэгээгүүрээ явдггүй л дээ. Тэгэхээр эргээд хин суйрлуулсан, хин хийсэн тэрнтэйг илбээ заавал холбогдох шаардлага гардаг учраас бас тодорхой хэмжээний газраас дийлэх шийдвэртэй авчих юм бол эргээд холбогдох амар юм болов гэж бодож байна л да. Бас бодвол бөөний хямдралч байдаг л байлгүй дээ. Саяхан нэг Улаанбаатар хотын нэг форум болсон шүү дээ. Тэрэнд бид нэр оролцсон. Ер нь Улаанбаатар хотын чих хандлага одоо нэг агаарын бохирдол дээр тодорхой ажил хийхэд цогцоочод байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь Улаанбаатар хотын чих хандлага бол одоо бүгдийг барилгажуулнаа гэсэн энд юугаа байрна. Одоо ер нь гэр хороол руу чиглэсэн ажил хийхдэггүй гэж ярьж байна л да. Гэвч нөгөөх маань яг үнэн бодит амьдрал дээрээ нөгөө одоо манай гэр бол 5 амбалтай байсан бол 2 хүүхдээ гаргаад тусна гаргаад нөгөө ээж аав байрандаа байдаг хэвээрээ. Ер нь бол хүмүүсийн сонирхол юу байна вэ гэхээр нэг байртай бай, нэг одоо тийм одоо гэр хороол машин тэргээ угаачдаг байрдаг одоо тэгээ гаражын марч юм уу тий одоо байг гэхэд одоо баячууд өөрсдөө одоо гэр лагрын байшинтай л байгаа шүү дээ. Тэгэхээр энэ төвлөрсөн бус систем гэдэг бол ерөөсөө хизээч хосрогдохгүй хизээч цаашаа дагалдаал явах юм ажил байгаа. Тэгээ төвлөрсөн бус системээс гадна төвлөрсөн системд байгаа одоо нөгөө бохир усны систем маань ямархуу байдалтай явж ирэхээр шууд нөгөө төв цэвэрлэх байгууламжийнхаа систем рүү холбогдчиход байгаа шүү дээ. Манай бас нэг шийдэл нь болохоор яг өөрийнхөө тэр объектын хэмжээнд цэвэршүүлээд тэгээд төв цэвэрлэх байгууламжийн шугам руугаа цэвэрлэгдсэн усыг одоо нийлүүлж авах ийм өгөн технологиуд гадаадд хэрэгэлдэв юм лээ л дээ. Тэгээ манайх нөгөө төв цэвэрлэх байгууламжид ачаалал дийлхэ явуулсан. Дийлхэ болсноос болоод нөгөө бохир ус чинь тэр чигээр гол руу нийлүүлэгдэж штэ. Тэгэхээр энэ тал дээр бол одоо хамтарч ажиллая гэсэн байгууллага, хувь хүн тий бас нэг ногоон технологиг сонгож ирээдүйн хойчуудад санаа зовж байгаа хүмүүс байх юм бол бид нартай холбогдвол нээлттэй байна. Бид нэр аль болохоор зөв шийдлийг сонгох чинь тусалнаа. Тэгээ бид нартай эргээд холбогдоход бол их таатай хүлээж авна л гэж. Ультрасоник компанитай холбогдоход бас хаана очиж уулзах вэ? Бас утас байгаа. Манай компани нарны зам дээр Номно хотхонд байрладаг. Одоо мэдээж утасны 45-ны 90 хэрэгсэлсэн дор гарч байгаа утсаараас холбогдох боломжтой. За баярлалаа. Өнөөдрийн нэвтрүүлгийн маань цаг энэ хүрээд өндөрлөж байна. Энэ талаар яриул бас нэлийн урт хугацаа өрнөх байх. Өнөөдрийнхөө зочдоо бас дахин танилцуулъя. Өнөөдөр манай студид Ультрасоник компани ерөнхий захирал Чимэг Цэцэг, Шинжлэх ухаан технологийн сургуулийн барилгын эрчим хүч хэмнэлтийн төвийн захирал Мөнх Баяр, за мөн хөрсний бохирдлыг бууруулах төслийн зохицуулагч Урнаа нар өргөдөн ирлээ. Та бүхэндээ баярлсан сэтгэлээ илэрхийлье. Өнөөдөр бид бас зөвхөн бас Ультрасоник компаниас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр төдийгүй Монгол улсад ер нь тулгамдаад байгаа энэ асуудлуудыг ер нь хэрхэн яаж шийдэх ёстой юм бэ? Хувь хүмүүс ер нь дор бүрнээ одоо хэрхэн яаж одоо амьдралынхаа хэм маягийг өөрчлөх вэ зэрэг олон хэрэгцээтэй мэдээллүүдийг өгч чадсан болов уу гэж бодож байна. Тэгээд магадгүй бас бид хоёрын асууж амжаагүй асуулт бас мэдээлэл үлдсэн байж магадгүй юм. Тэгэхээр сүүлийн асуултыг бас гурван зочиндоо үлдээж байна. За юуны өмнө нийт үзэгчтэй удахгүй гарах сар шинийн мэндийг Ультрасоник компани нэрийн өмнөөс дэвшүүлж эрүүлийн хаз жаргал хамгийн сайн сайхан мөр өгсөн өрөөё. За тэгээд нийтээрээ ногоон технологийн хэрэглэгч байж агаарын бохирдол болон хөрсний бохирдлыг одоо бууруулахад иргэн бүрийн хувь оролцоогоо нэмэгдүүлж хамтарч ажиллахыг хүсэж байна да. Тийм. Би бол ингээд нөгөө цагаан сар төгсөж байгаатай холбогдуулаад бид нар золохдоо хамтдуудаар уртнасалж удаан жаргаарай гэж өрөөдөг. Би тэр ерөөлийг үзэгчтэй хэлмээр байна. Дээрэс нь яг хөө гэхээр тэр уртнасалж удаан жаргахын гол үндэс бол нэгдүгээр өөрөө эрүүл орчин бүрдүүлэх, хоёрдугаар айл хөрштэйг сухтаа тэр эрүүл орчин бүрдүүлэх юм дээр анхаарал хандуул санаа нэгдэх ёстой шүү. Би бүгдэд одоо санаа тавьж анхаарал хандуулж байгаарай гэж хүсэж байна.
За сайхан ирүүлэлээ. Би ч гэсэн бас ирүүлэлээр дуусгая гэж бодож байна. За нэг уриалга хэлэхэд одоо Монголын томоохон корпорацууд, том компаниуд гэдэг чинь бас нийгмийн хүрээнд одоо хийгдэх тэр ногоон ажлууд төлөвлөдөг. За энэ ажил дээр бид нартай хамтарч ажиллаараа. Энэ дээр бол одоо манайхаа яг тодорхой одоо бодит ийм үнэхээр ногоон байгаль орчинд ээлтэй эко технологиг санал болгоход хамтран ажиллахад та нартайгаа ажиллахад таатай байх болно. Ингээд та бүхэндээ ирэх гэж байгаадаа сар шинийхаа мэндийг төвшүүлээд сайхан шинэлээрэ гэж одоо ярив дөө. За баярлалаа. Та бүхэн ажилд өндөр амжилт хүсье. За Ингээ кофе цай нэвтрүүлэгт хамт байсан үзэгчтэй баярлалаа. Дараагийн дугаараар иргэн уулзлаа. Баяртай үзэгчтэй.